За энэ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай гээд энэ Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг одоо би өнөөдөр сая л харж байна. Тэгээд энэ төсвийн байнгын хорон дээр хилцсэн болтой юм байна. Түүгээрээ яригдсан болтой юм байна. Тэгтээ шууд анхны хэлэлцүүлэгт ингээд оруулаад ирж байгаа явдал бол бас болохгүй. Уул нь одоо бид гишүүдтэй аль болох мэдээлэл өгж ийж танилцах боломжоор хангая гэж одоо жил тойрон л ярьж ийн гэтэл ингээл дахиад ингээд ах юм. За тэгээ энэ дээр одоо хэд хэд ноцтой асуудлууд бол байна. Нэгдүгээр нэг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор 275 тэрбум төгрөг хүртэлх нийслэлийн дотоодын үнд цаас гаргана гинэ. За Улаанбаатар хот нийслэл бол одоо сүүлийн 2 жил бол мөнгөөр туйлж байгаа. Сүүлдээ бүр одоо хэдэн их найдаар зам байрна 1 км замыг хичнээн тэрбумаар барина гэж сууж байгаа газраа. За одоо сүүлдээ болохоор бүр одоо урд хөршөөс Хятад улсаас хагас коксчих түлш 200 гаруй тэрбум төгрөгөөр импортлаа суулж байгаа ийм газраа. Тэгэхэд одоо нийслэл дээр ахиж ийм бонд гаргаад 275 тэрбум төгрөгийн бонд гаргаад сууж хэрэг байдгийм үү? Энэ одоо хаанаас бас яагаад ороод ирсэн юм бэ? Өмнөх тэр гаргасан бондынхын зарцуулалт нь бас тодорхойгүй баахан зам зассан гэдэг хувийн хөвшилт тэр бөөрөлжүүдийн захиргаан станцад 300 тэрбумыг олгосон гэдэг. Тэгээ одоо энэ Улаанбаатар хот чи ерөөсөө мөнгөөр туйлаад юу болж байгааг нь мэддэхгүй дандаа л их найд тэрбумаар яригддаг болсон ийм газар дээр дахиад 275 тэрбум төгрөгийн бонд гаргана гэдэг нь одоо яг ямар учиртай юм бэ? Энд одоо хэн хариулах юм бэ? Нийслэлээс нэг ч хүн алга, сангийн сайд нь алга, эдийн засгийн хөгжлийн сайд нь алга, ерөнхий сайд нь бүр алга. Тэгээд одоо ийм асуудал орж ирж байхад тэгээд одоо бид нар зүгээр энийг нь тэгээ кноптоо сууж явах уу? За 2-2 төрийн албаны ангилал зэрэглэлийг шинжилэн түүнтэй уялдуулан төрийн албан агчийн цалин үлс нэмэгдлийн асуудлыг оновчтой тогтоох эрх зүйн орчныг сайжруулж холбогдох хуулийн төслийг оруулж иргэнэ. За анх энэ 2026 оны жилийн төлөвлөгөө батлагдчихад төрийн албан агчдын тоог 9%-аар бууруулах асуудлыг бол одоо Гантүмэр сайд бас оруулж ирж батлуулж исэн. За тэгээд яг энэ төрийн албан агчдын тоо боддоор энэ төсвийн сая батлагдсан төсөвт яг хэдэн хувиар буурч орж ирж байгаа талаар одоо бас хэн мэдээлэл хөө нэг мэдээлэл авмаар ах юм. Тэгээд цаашлаад одоо энэ тогтоол дээр танилцуулагдсан асуудал дээр бол одоо энэ бас төрийн албан агчдын тоог цөөлөх тал дээр бас зүйл заалт оруулмаар байх юм. Түүнээс биш цалин үлсийг нэмэгдүүлнэ л гэдэг дараа нь бид нар урсгал зардлаа ерөөсөө огт дийлхэ байгаад одоо энэ өнөөгийн нөхцөл байдалд ирчээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр ахаал энэ тоогийн ярихгүй зөвхөн нэмэгдлийн ярина гэдэг бол бас оновчтой бус санагдаж байна. За тэгээд хурлын дарга энд сайд нар ч байхгүй ер нь асуултанд хариулах хүн байхгүй байгаа нөхцөл бид нар одоо энийг хэлцээ сууж явах шаардлага байгаа мөг юм уу? Бид нийслэлийн асуудал дээр та хариулах юм уу? Нийслэлийн асуудал дээр хэн хариулах юм? За ажлын хэсгийн ахлагч Дорж Сүрэнгийн өөрөнтэй гişүн. За энэ тогтоол бол төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор улсын их хурлын тогтоолын төсөл орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг засгийн газарт их хурлаас өгж байгаа тогтоолын төсөл юм аа. За Жаргалан гишүүний хэлж байгаа тэр нийслэлийн бондтой холбоотой, үнцээс гарахтай холбоотой асуудал 275 тэрбум төгрөг орж ирсэн. Бид дагсан хууль тогтоол дээр засгийн газрын үнцээс гаргах эрх олох тухай улсын хурлын тогтоолын төслийг түрүүн дэмжиж баталсан. За яг энэ дотор багтаж байгаа гэсэн үг. Энэ дотроос салгаад нийслэлийг яагаад тусан дахиад тогтоолын төсөлд дүн заагаад ороод ирвэ гэж. Засгийн газраас өргөн барьсан одоо нийслэл үнцээс гаргахаар тооцсон байсан заалт дээр улсын хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаад энэ дүнг 425 тэрбум төгрөг болгож өөрчилсөн. Нэмэгдүүлсэн. За үүнтэй холбоотой аймгийн болоод нийслэлийн гаргах үнэт цаасны одоо хэмжээг нь ялгаж нийслэлийг тусад нь оруулж өгч байгаа. Үйлдэл нь аймаг дээр гарна гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид энийг өмнөх тогтоолоороо нэгдүгürt эрхийг нь олгоцсон, хоёрдугаарт төсөв дээрээ дүнгээ баталсан. Одоо энэ тогтоол дээр бол
нийслэл аймгаар нь ялгаж өгж байгаа зааг оруулсан заалтаа гэж нэгдүгürt ойлгох хэрэгтэй. За яагаад гаргаж байгаа нийслэл шаардлагатай хэсэг талаар бол одоо бас засгийн газрын зүгээс хариулах нь зүйтэй ахаа гэж бодож байна. За төрийн албаны ангилал зэрэглэлтэй холбоотой энэ заалт. Энэ удаагийн төсөв дээр багш нар, эмч нар, төрийн албан агчдаас одоо энэ хоёр салбарын ажилчид бас ажил хаялт зарлаж, жагсаал хийж тодорхой хэмжээгээр одоо цалин хүсний өөрчлөлтүүд орж ирсэн. Цаашдаа бид нар аль нэг асуудлаар одоо юу гэдгийг цалингаа нэмэгдүүлэе гэж жагссан салбарын цалин нэмдэг биш. Төрийн албан агчдын цалингийн өсөлт, цалингийн одоо нэмэгдэл нь тухайн албан хаагчдынхаа бүтээмжтэй, хөдөлмөрийн үнэлэмжтэй уялддаг байх ёстой юм аа. Бодлоготой байх ёстой юм аа. Энэ цалингийн асуудлыг зөвхөн нэг салбарыг ялгаж авч нэмснээр төрийн албан агчдын цалингийн шатлал, ангилал, зэрэглэл дотор хит их зөрүү үүсчих ийм эрсдлээс сэргийлэхүүднээс эндээ засгийн газар үнэлгээ, дүгнэлт, судалгаа хийж нэг мөсөн энэ одоо цалин өснийхөө тогтолцоо бодлогыг шинчлээ гэдэг ийм өгрөг даалгавар өгч байгаа. Өөрөөр хэлбэл эх оны төсөв хэлцгээр дахиад аль нэг салбар жагсаад ороод ирэх биш. Цалин өсний бодлого нь засгийн газраас доктортой урт хугацаанд бүтээмж суурилсан ийм бодлого оруулж ирээрэй гэдэг үүрэг даалгаврыг энэ залтаар өгж байгаа гэж та ойлгох хэрэгтэй шүү.